Яллаа шүү bro. Yeah! Nice. Уухам дуустсан шүү дээ. За би уухам төвчээд ирэх. Bro, манданы уухам авчаарай. Манайхаа уухам дуустсан шүү дээ. Захигаа цагсан шүү дээ. Ирээсээ эргүүр хэсээрээ. Захи. За сайн байцгаана уу? Жого Бренто шоу подкастын мини ээлжид нэг мини жого дугаар явахад бэлэн болсон байна. 6 дахь дугаар болж байна. Евро эхэлснээс хойш. За өнөөдөр бол Испани, Герман болон Португал, Франц гэсэн одоо энэ еврогийн ер нь еврогийн түүхэнд жил яригдах одоо бидний ирээдүйн 30 40 50 донд одоо еврогийн стори гэж ярихад бол одоо ийм багууд нэг өдөр ингээд тоглож байла. Ламин Ямал ингэж бодоо олгаад Мбаппе ингээд Роналдог ингээд ярих одоо ийм бас гоё түүхтэй өдөр байх болоо гэж найдаж байна. За гэхдээ энэ дугаар минь мэдээж энэ тоглолтод босны дараа та бүхэнд өрнө бид гур болохоор яг тэр тоглолтын өмнө нь одоо ингээд яг ард хүмүүс энэ Титэм спорт тасар дээр цуглаад бид энд байж байна. Тэгээ нэнч тахмаа ирсэн байна. За орой минь төргий. За тэгээд бацаах маань ирсэн байна. За тэгээд Титэм дээр нь асар өмнөх өдөр бараг дүүрцсэн гэдэгс тий. За энэ бол юу шүү үзэж нэг тоглолт эхлэхээс цаг 30 40 минутын өмнөх үйл явц шүү. Тий. Одоо ингээд маш олон хүн ярьж байгаа ингээд 90 сая зарим буцаж чинь. Яг тоглолтын өмнө бол ингээд дороо дүүрчнэ. За тэгээд өнөөдөр бол 55 ширээ 300 гаруй хүн цуглаж байгаа юм байна. Дандаа урьдчилгаа авахгүй хүмүүс хайчдаг те. Нэг төлбөрийн урьдчилгаа аваад тэгээд тэр нь тооцооноос шууд хасагдаад ингээд ясчих. Тэгэхээр бас айгу амар систем те. Тийм. Тэгээд одоо үлдсэн тоглолтуудын ширээ захиалга явж байгаа шүү. Одоо Англи Турк биш Англи үтэй л яана. Швейцар sorry. Англи, Швейцар, Нидерланд, Турк энэ хоёрын тоглолтынх явна хэрвээ сонсож амжиж байгаа бол тэгээ үлдсэн шүгэн дөрв болон финалийн тоглолтуудын ширээ захиалга явж байгаа 8655 50 гэсэн дугаараар захиалгах мэдээлэх боломжтой шүү. За тэгээ мэдээж мини шоуга төслийн ивент итгэгчдэр бол захи ажиллаж байгаа 24 цагийн онлайн дэлгүүр байгаа. Захи бол одоо бидэд яг мини шоуга төслийг явуулахад хамгийн том одоо түлхэц болсон одоо байгууллага үйлчилгээ хамт олон юм гэдгийг дурдах ёстой гэж бодож байна. За тэгээд захигийн хувьд бол 24 цагийн дэлгүүр за тэгээ хүргэлттэй мэдээж ойлгомжтой хүргэлтийн одоо нэмэлт юу байхгүй шимтгэл байхгүй. Тэгээ хотод Улаанбаатар хотод яваа бүх одоо байрлалд хүргэн 24 цагаар хүргэн. За тэгээд шөнийн цагаар 12 цагаас болон 6 цагийн хооронд 18-аас доош одоо градустай алкогол буюу одоо шар хариг те бол хүргэлттэй. За тэгээ гой багцаар нь Еврод зориулсан гой сэтнүүд гарч байгаа. Тэгээ тав хүн бас аваараа үйлчлүүлээрээ ап дээр нь захи цагийн мэн гэ сайтаар орох юм шууд апныхын линк гараад ирж байгаа. Эсвэл ап руугаа App Store, Play Store-оор ороод шууд захи гэдэг бичгээр гараад ирнэ. Тэгээ захигийн хамт олондоо баярлалаа. Маш гой сервис байгаа. Яг хэрэгтэй үед хэрэгтэй сервис байгаа. Тэгээ миний жогагийн эхний дугаарыг өмнө нэг лайв хийсэн өстой гоё байсан те. гоё өстой. Хоол моол идээ захигийн хүргэлт ирээд өстой. Замбраагүй гэхдээ тийм нөө төлөвлөгөөгүй гэх юм уу те нэг тийм гоё байсан. Chaos байсан. Өстой гоё байсан. За тэгээ захигийн хамт олондоо баярлалаа. За тэгээ мэдээж M банкны хамт олон ивент итгэгчээр ажиллаж байгаа M банкны ап дээр бүртгүүлээд тэгээд Евро 2024 зэс рүү ороод
шагналт урдааны тэс рүү оролцоор одоо таамаг төвшүүлээрээ тоглолтууд дээр одоо шүгийн 8-ын үлдсэн. За өнөөдрийн тоглолтыг бол үргэлжилж байгаа хэдийгээр өвдөж байгаа хүмүүстэй өнгөрсөн ч гэсэн. За тэгээд тэр Нидерландын тоглолт, Английн тоглолт, за үргэлжлээ шүгийн 4 финал бүх тоглолтууд дээр оролцох боломжтой, тоглолтын үр дүнг таах боломжтой. Тэгээ хамгийн их оноо цуглуулсан эхний 5 шагналтай iPhone 15 Pro, PlayStation 5, BTF одоо брэнд гэх юм уу дэлгүүртэй дистрибьютор шүү дээ, тий. Спортын янз бүрийн одоо Levi's, Adidas гэд брэндүүдийн одоо оруулж ирдэг компани төгрөгийн ирэх Сурон гэдэг дугуй байдаг те цахилгаан дугуй тэр байна. За өөр чинь юу байлаа? 500 мянган төгрөгийн хадгаламж нэх ирэх M банкн дээр гээд ийм гоо шагналууд байгаа шүү. Тэгээ та бүхэн M банкндаа бүртгүүлээд хэрвээ бүртгүүлсэн бол Евро 2024 гэсэн цэс рүү н ороод мэдээлэл аваад бас оролцоорой. Тэгээ M банкны хамт олондоо баярлалаа. Ажилтанд бас амжилт төсөн Еврогийн шууд амжилтын аль бисний ивент итгэгчээр бас ажиллаж байгаа байгууллага байгаа. Тэгэхээр зөвхөн Жого миний Жого гэлтгөө одоо бид нарт энэ Еврог хүрэхэд маш том ажил болж оролцож байгаа юм байгууллага. Тэгээ бас баярлалаа. Ивент итгэгчтэй баярлалаа. Захид цагаан маань болон M банк за мэдээж Титэм спорт асар дээр хамтаа ажилласаар байгаа. За тэгээд юу одоо бид нар ингээл хүүхдтэй бүгд ингээл тавар мавар хийдэг ус. Одоо тэгэхэд амар болчихчих тий. Хөл өмг мэддэг бол тавар таагаал ямар нэг утас ч юм уу янз янзын тий бүх төрлийн шагналууд тий. Энэ бол арай даварцсан биш үү гэхгүй тий. Олон төрлийн тавар юмнууд. Жохон баг ингүүд угаасаа бүх төрлийн таамаг явдаг болохгүй үсээ хусгаа нэг бөмбөг тавьжаад би нэг амбардсан шүү дээ тий. Тэрүүгээр нэр шийтгэл мэдгэлтэй хэлсэн болсон байдлаар ингээл одоо үд чинь гоё өмсчээсэн жерсиг бол хоёул жерсиндээ барья гэдэг ч юм уу тий. Янз янзаар л одоо үздэг байсан. Одоо бол тэгээд яа харахгүй одоо юу ачаан да. Гоё болж тий. Одоо манай дэлгүүр дээр хүртэл фэнтези зохиогоо. Тийм шүү дээ тий. Премьер лигийн фэнтези явсан тий. Одоо энэ дээр ч явж байгаа шүү дээ. Оо за яасан гоё. Тэрэн дээр жоохон мэдээлэл өгчөөч. Яг бүртгүүлж болох юм. Яг одоо фэнтези ч ер нь бол одоо шингэрж байгаа шүү дээ. Тийм багтаа одоо нэр хийцээ тий. Фэнтезид ороод. Шагнал нь юу байгаа? Пүүз шүү дээ. Оо за хүссэн сонголт авах уу эсвэл сонголт ер нь бол яг саксны пүүз гэхдээ яг хамгийн сүүлд өмсөж байгаа одоо Янас хамгийн сүүлд өмссөн пүүз ч юм уу тиймэрхүү пүүзүүд л. Оо за бас гоё юм а тий. Тэр өргөдөө нэг $130-40 амар шагнал нь шүү дээ. Манай заяа бол бас их гоё өгөөмөр байдсан шүү тий. Одоо гоё шагнал. Эхний улирал дээр фэнтези зохион байгуулад ялагчийг бас явцын дунд нэг шагнаа сүүлд бас шагнасан шүү дээ. Тэгээ улирлын эхний хагасаа шалгасан шүү дээ. Шагнасан. Сая манай нөгөө бүхийн подкаст явсан тий. Тэгээ нэр бүхэн подкаст орсон байгаа шүү. Тэн дээр манай заяа маань бас ингээд ивент итгэгчээр ажиллаад дэлгүүрийнхээ хамт олонны зүгээс ингээд ажилласан. Баярлж байгаа шүү найздаа. Хэвээ ажилд маш том түлхэц болж байгаа. Яг нь өөрөө спорт дуртай яг ийм дунднууд болохоор нэг боломж өвөл нэг яах гэдэг дээ шүү дээ нэг хүнд. Одоо та нар ч гэсэн одоо бас тиймэрхүү байгаа шүү дээ. Боломж өвөл хүн туслах ингийг. Одоо фэнтези шил бол Монгол айгүй улуун тоглолт юм. Ямар шагналгүй байдаг байхгүй. Зүгээр л нэг 100 болгодог. 100 болгодог. Гэтэ тэрэн дээрээс тодорхой хэмжээний нэмчүүд бас гоё юм болов уу. Тийм л үтэй. За тэгээд өнөөдөр нөгөө нэг предиктор гэдэг юм билээ шүү дээ. FIFA-гийн app дээр одоо FIFA-гийн аль бисний сайтн дээр Евро 2024-ийн үрдүн таадаг предиктор дээр Монголоос манай үнийг тавьчихлаа. Манай менегээ залуу одоо энэ манай Жого медиа дээр сошиал дээр нөгөө гоё постнууд оруулаад шүү нийтлэл мэд. Тэр чинь манай үеж байгаа байхгүй. Тэгэхээр манай мене нэг тавьчихлаа. Төвшмөр. Монголоос нэг тавьчихлаа. За дүү энэ чигээрээ шүү аа. Тий. За тэгээд хэдүүлээ еврого орцгоё. Жого руугаа орцгоё. Тэгээд шүгэ 16 дууссан. Шүгийн 8-ын тоглолт. Уучлаарай 16 одоо дуусчихна. Дууссан. Тэгээд шүгийн 8 гоё явж байна. Тэнгүүт та би ингэж эхлэх гээд байна л да. Та хоёр мэдээж ингээд тайлбаргээд гоё явж байгаа. Тэгэд өнгөрсөн Евро 21 онд босоод 20 одоо 20 брэндтэй Евро дээр нөгөө Дан Финландын тоглолт болсон. За яг мэдээж хүнд юм бас болсон. Ингээд янз бүрийн ярих юм ихтэй маш олон эмоцтой юм тоглолт болсон. За тэр тоглолтын тайлбарыг яг би зүгээр зургатаар үзээ сууж байгаа. Үнэхээр одоо тасрах гоё байсан. Яг тайлбар үзэж байгаа үзэгчийн хувьд. Тэгээ зүгээр одоо асуух гэдэг нь яг энэ Евро дээр одоогийн байдлаар заавал та хоёр хоёул хамт тайлбарсан байхаагүй тийм мэдээж манай нөгөө хоёроос байгаа шүү дээ тайлбарлаж байгаа. Зүгээр одоогийн байдлаар энэ Евро дээр цэвэр тайлбарлагчийн өнцгөөс хамгийн гоё байсан тайлбар нь юу байсан бэ? Өөрт нь таалагдж байгаа. Өөрөө бүр нэг юм урамтай тийм бүр нэг тийм гоё байсан тайлбар. Заавал тоглолт нь гоё тааш яг өөртөө гоё байсан. Өөртөө гоё байсан гэхэлэр ч нэг тийм яриа ундраал тийм нэг тийм гоё байдаг шүү дээ. Нөө турк юуны тоглолт байсан шүү дээ. Наардаг үлэр ингээ олддог. Турк гүржийн тоглолт. Турк гүрч шүү дээ амар гоё тоглолт. Үнэхээр гоё тоглолт. Тоглолтын темп, хэмнэл ерөөсөө. Яг тийм тоглолтын дээр ч ингээ тайлбар дээр хүртэл ингээ урсдсан шүү дээ. Гүлээр гол дэлтгэл хэлж байгаа үгнүүд амар гоёгоо өгөлдсөн байгаа. Одоо би харахаар тий. Тэр өстө гоё байсан. Тайлбар нь юу нь гоё. Тоглолт нь гоё, юу нь гоё, ийм гоё гэлтэй. Тэр чинь тухайн тоглолтондоо ингээ хөтлөгдөд дүн гарч. Одоо би ингээ ярихаар чадахгүй байхгүй тэр чинь. Тэгэхээр яг тэр тоглолт идэж ерөөсөө тайлбарлагч амар хөтлөө дунд нь оруулаад өөрөө тоглож байгаа юм шиг аваа явчихсан. Уур амьсгалтай ороод тий. Турк гүржийн тоглолт шүү дээ. Айгуу гоё тоглолт. Янз. За Турк гүрж гоё болсон. За би ч одоо нэг Евро эхлээл бас нэг эхний өдөр яг нэг хүссэн хэмжээнд бас орж чадахгүй нэг ойр нэг форм байхгүй. Бас тайлбар хийгээгүй. Тэгээ Турк гүржтэр бол айгуу гоё задарсан. За сүүлд Англи, Словак гоё болсон. Нидерланд, Румын бас гоё болсон. За Нидерланд, Румын. За Нидерланд гэснээс
Нидерланд бол одоо Турктэй тоглоно. Тэгээд хэдүүл шүгийн 8 тоглолтуудаа ерөөхдөө превью хийж бодож байна. Хэдийгээр өнөөдөр Испани, Герман, Португал, Франц тоглож байгаа ч гэсэн бас ямар сэтгэлдээ тоглолтын өмнө таамаг юу байгаа гэдгийг хүмүүсээс сонсохыг хүсэж байгаа гэж бодож байна. За тэгээд Нидерландыг бодохгүй яриа. За Испани, Герман гэж одоо үнэхээр супер тоглолт болох нэ. За ялангуяа энэ евро дээр бол Ламин Ямал, Нико Уильямс, за нөгөө талд Жамал Музиала болон Флориан Вирц. Яг Вирц мэдээж тим супер биш байгаа. Энэ яг энэ суух хаан өндөр тоглолт. Гэхдээ зүгээр нөгөө залгуучуд гэдэг утгаараа тийм анхаарал татж байгаа. За тэнгүүт энэ евро дээр одоо яг энэ Герман, Испани тоглолтын дээр хамгийн анхаарал татж байгаа зүйл нь юу вэ? Хин нь юун дээр алдна гэж бодож байна. Одоо таамагуудаа нэг гой төвшүүлж байгаа. Одоо хүмүүс бол тоглолт нь дууссан үзэж байгаа. Сая бол инглиэлд нөгөө заяа битээр централ телевизээр уулзч наашаа ирлээ тий. Телевизээр байхад ингээл манай телевизийнхэн аль нь хожгүй яах вэ тий. За тэгэл заяач битээр сая наашаа ирэхдээ ч ярьж байгаа байхгүй. Заяа бол ингээл нэг шийд чадахгүй шахав тий. Ингээл айгүй их бодвол. За би бодож ерөөсөө зөв. За үнэхээр нэг гэрийн нохооны сүүл өөдөө гэж байдаг тий. За өөр газар энэ хоёр баг тоглох юм бол зөв Испани хожино. Одоо өөр твд ч юм өөр улсад зүгээр үнэхээр одоо Германы нутагт болж байгаа тийм Герман гэдэг чинь өөрөө юу вэ? Нутагтаа яадаг вүлээ? Хөл өмгт эзэн багийн юу гэдэг өөрөө ямар бас нэг ач холбогдолтой. Тэгэхээр одоо яг л Герман бол бүр ингээд эцсийн мөчөд л одоо чүд багхан хоёр ялц болов гэсэн миний таамаг байна. За би бас ер нь бол Герман дээр очих гэдэг шүү. Яг Испани дээр яг би төвийн хамгаалтан дээр угаасаа хэлчихсэн. Испани гоё байгаадсан төвийн хамгаалт асуудалтай байна. Дээрэс нь хоёр жигүүр нь үнэхээр супер ч гэсэн тэр өөр чинь нас нь арай жоохон байна тий. Германчууд бол энэ хоёр тохирсон арга барил их. Дээрэс нь Морото муу яг үнд бол. Тийм Морото бол ялчгаас. Расти нэг пост итсэн байсан. Би бас яг биччихсэн төрүүлээ бичсэн байгаа байхгүй юу. Морото хоёр жигүүртэй голгодод байгаа байхгүй яг үнд бол. Яг төвийн довтч нь бол. Дээрээс бол Испани төвийн асуул амар байгаа шүү дээ. Фабиано Руссо, Педри ямар амар байгаа. Родри супер байна. Родрид бол угаасаа ярих юм байхгүй тий. Төвийн асууд үнэхээр супер. Тэгэхээр Испанд бол боломж байгаа. Гэхдээ би бол яг Герман дээр бас нанжтэй очих гэдэг юм да. Флориан Вирц суух бах. Яг тэгвэл Флориан Вирц сууж илүү хамгаалтын бол Герман тоглож илүү гоё тоглож байгаа. Одоо Жамал Музиала илүү товтгооны гол сонголт. Дээрээс нэг үзүүрийн товтчдэр Кая Варц бол ерөнхийдөө сайн байгаа шүү дээ. Тэгээ Фулбрук сайн байгаа. Тэгээ Музиала хин хоёрын бас одоо аз гооч гэх юм уу. Вирцээр хоёул аягүй төгстэй хоёр тоглож байгаа. Тэгээ байрлалын хувьд, хэв маягийн хувьд тэгээд хоёулаа зэрэг болохоор нэг нь жигүүрлээ орж таараад тэгээ бас нэг бас яг дээрээс нь хоёулаа хүснээр тоглож байгаа. Яг Вирц дээр юм байгаа. Вирц ингээд фууд магааж юм шиг. Вирц дээр хэсгийн сүүлийн тоглолт Швейцарт хийсэн тоглолтод Вирц аягүй муу тоглосон. Яг тэр хүн дагаагүй чир Вирц ерөөс тоглож чадахгүй байхгүй. Яг марклаад тоглож байгаа аягүй муу байгаа. Яг бол Швейцарч 5 хамгаач тоглож байгаад яг Вирц ч юм уу яг довтолж байгаа жигүүрээр нь нөгөө нэг нь ороод ирэх юм бол Жамал Музиала Вирц Рикардо Родригсон хэм бэ хамгааг дагаа авчиж байгаа байхгүй. Тэнгүүл тэн дээр Музиала нарыг гайгүй тоглол Вирц аягүй муу тоглосон. Вирц ерөөс тоглолт нар. Тэгэхээр Вирцийг бол хамгаалахад ирэхэд бас гайгүй байгаа байхгүй нөгөө багууд нь. Одоо тэгтэл эсрэг багийн төвийн асуудал нь үлээд айгуу санд бас дагаж болох чадвартай хүмүүс байгаа. Тэгэхээр Вирц ирэхэд суугаад гарах болгоожсон. За Португал, Франц хоёр дээр би бол бас Франц руу очих гээд байгаа шүү. Зааж байгаараа Португал руу орохоос гэс нэг юм асуу. Жижигхэн нэг юм асуу. Нэг хүн комент байсан л да. Герман хэрвээ төрүүлвэл Еврод Баллондорт Тони Кросс үзэх ёстой юм шүү гэсэн комент байсан. Хэрвээ төрүүлсэн гэж бодъё. За ургууд лигт мэдээж төрүүлсэн те. Реал Мадрид. Гэхдээ юу яа зав. Хуучин байсан бол үнэхээр гол одоо нэр дэвшигч байсан. Одоо нэг 10 хэдэн жил 20 хэдэн. За Роналдо Мессигээс өмнө байсан. Угаасаа тэр үчи яадаг байсан бэхээр дэлхийн евро гэдэг чинь хамгийн гол тэмцээн байлаа шүү дээ. Тэнгүүд одоо сүүлийн үед тэр жоох өөр болчиход. Одоо юу болж байгаа нэхэр мэдээж аврагууд лиг төрүүлсэн. За евро төрүүлээ. Багийн гол ачаа. Гэхдээ нөгөө нэг илүү нөгөө урагшаа тоглолдог. Илүү одоо Венисиус, илүү Бэлнэ. Тиймэрхүү тоглогч нэг хувь стат одоо сүүлийн үед бүр илүү их жин дардаг болсон. Тэгэхээр одоо энэ цаг үед бол яг ихний нэг үнэхээр Тони Кросс төрүүлээ, Герман төрүүлээ, аврагуудын лиг евро хоёуланг нь авлаа те тэгсэн ч гэсэн ихний таваас лиг хэтрхгүй болоо л гэж бодож байна. Тэгээ би бас тийж бодож байна. Яг бол одоо ингээл хүмүүс Кросс ийм бүх шагналыг бас хөл өмгч багийн спорт нь яг үнэн. Гэхдээ багийн бас лидер гэдэг яг чухал байхгүй. Дээрээс нь нөө биднээс өндөө ярд нанжсэн сая хэллээ те. Хувь тоглож байна. Энэ сошиал медиад аяг нөлөөлж байгаа. 2006 онд Канаваро дэлхийн авраг төрүүлээд Канавар юу авч байгаа шүү дээ. Баландор авч. Гэхдээ клубын түвшинд Канаваро аврагын лигт бол нэг сайн. Дэлхийн аврагаар л гол нь. Дэлхийн аврагаар гол байсан те. Тэгэхээр тухайн үед сошиал медиа бага байсан. Нүгэл одоо сошиал медиа хөгжсөн хувь тоглож идэх чинь одоо Роналдо ч юм өөрөө Facebook-ийн хамгийн их дагагч те. Facebook нь л өөрөөс нь илүү дагагч байгаа байхгүй яг өндөө бол. Тэгэхэд бол хамгийн их дагагч нь Роналдо ч. Тэр энэ хувь тоглолтын үзүүлэлт идэх чинь өөрөө айгүй чухал болсон мэт. Тэнгүүд Тони Кроссын хувьд ер нь бол би өмнө нь байсан ч гэсэн баг авахааргүй болов гэж бодож байна. Тоглолтын бас нэг юу иш нэг хэв маяг те. Яг үнээр супер байгаа. Гэхдээ нэг тоглолтод гол оруулах, голын дамжуулалт төгтө ачаа үүрэх чухал тоглолтууд яг нэг эцсийн моментн дээр ингээд дач байх ч юм уу те. Тэр айгүй чухал байдаг. Тэгэхээр тэр талаараас жоохон яах бол яг багийн үүргийн тоглолч байгаа шүү дээ. Айгүй чухал үүргийн тоглож байна л да одоо бол тийм учраас Кросс бол би
яг авах хэмжээнд бол хамгийн ойрхон одоо Беллингем авах магадлал мэдээж өндөр. Тэгээ Беллингем хүртэл хэрэг авах юм бол тэр хүртэл одоо хамгийн сүүлд Балндар авсан хагас хамгаалагч Модрич л байх нь тий 18-нд Модрич авсан. Тэг яг нэг жишээ байгаа юм да ойрын хугацаанд хагас хамгаалагч авсан гэх юм бол Модрич бол юу гэдэг тийм олон гол ассист бас өгөөд байгаагүй. Тэгтээ Модричийн Авгуулыг авсан. Модрич кросс хийж тоглолтын харгуул чи өөр. Тоглоонд нь арай оролцож байсан тий. Тий, арай өөрөлдөд байна шүү. За харин одоо Португал Франц руу орё гэж бодож байна. За Францын хувьд бол юу байгаа хамгаалтан дээр Салиба үнэхээр супер байгаа. Бүх статуудаар Салиба Дамжуулалтын онч монч бол тийм баг хэдэн байсан бэ? үнэхээр супер тий. Супер байгаа. Тэгээ хоёр жигүүрч бас гоё байна. Ингээд ер нь уур амьсгалын хувьд их давгүй байгаа сурагтай. Бас дээрэс нь сая одоо нөгөө бэлтгэлийн бичлэг гарлаа. Нөгөө Португалийн бэлтгэл ингээд амар сүртэй гоё явж байна гэдэг. Тэгсэн чинь Францын бэлтгэл гэсэн чинь ингээд айгүй тайван уур амьсгал хөнгөн гоё юм. Сандарсан зүйл хөвч гэх юм уу да. Тийм байгаа уур амьсгалтай тоглосон хөгжилсэн байдалтай байгаа харагдан лээ. За тэрийг бол Дишам хэлж байгаа. Ер нь бол манайхан бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. Юу гэхээр бэлтгэл сургалт бол дандаа тийм өндөр ачаалтай байж болохгүй. Тэнд яадаг вэ гэхээр одоо жишээлбэл тоглолтын өмнө өдрийн бэлтгэл бол дандаа нам хөнгөн байх хэрэгтэй. Тухайн тамирчид бол амраажлахгүй хөдөлгөх хэрэгтэй. Тэр нь илүү тийм хит ачаалахгүй. Тийм. Илүү тийм тактикийн одоо боломжийн цогцолт авдаг ч юм уу тиймэрхүү байна. Ер нь зүгээр клубүүд бол 7 одоо 11-д дотдог ч юм уу тийм яг зөв. Клубүүд бол 7 их нэг удаа тоглож байгаа шүү дээ. Тэр үед бол клубүүдийн бэлтгэл яадаг гэхээр тоглолтын маргаас заримдаа амарна. Тоглох бол recovery буюу нөхөн сэргээх хөнгөн. Тэгээ нөгөө график бол ингээ хөнгөнөөс хүнд рүү 7 хоногийн дундуур хамаг ачааллаа. Тэгээ буцаад буурж тоглолт руугаа ордог. Түнгүүд Дишам мөчтөр хэвлэлийн багварлал дээр хэлсэн байлаа. Нөгөө бэлтгэлээ хийлгчид дээрээ за энэ бол манайх тоглолтын өмнөх бэлтгэл байсан болохоор ийм байсан. Түнгүүд гэхдээ нэг юм бол үнэхээр хэцүү байл гэж л. Юу гэхээр 4 хоногийн дараа тоглоод байна. Энэ үед одоо нэг тамирчдыг эргэж recovery буюу сэргээгээд дараа нэг өндөр түвшинд очиж бэлтгэх. Үнэхээр манай арын албал өстой байдгаа барж ийн гэж. Одоо ухаан санаагаа уралдуулж 7 хоногийн дотор хүнийг ингэдэг тийм графикаар олон жил явцсан. Хүн болгонтой ажиллаж шүү дээ. Одоо 4 хоногт ингэнэ гэдгсэн л өөрөө одоо орчин үед тэр арын алба шинжлэх ухаан тэр хүмүүсээс асар их зүйлийг л ерөөсөө шаардж байна. Одоо яг тэр сэдвэр Криштиано Роналдогийн сэдв байна л да. Мань хүн хэсгээс нэгээр гарах нь тодорхой болцсон хойно гүрж хэсэг тогсон шүү дээ. Гараанд гарч нилээд юмд арай 60 гаруй минут тогсон. Тэгээсээ хасагдах дээр 120 минут тогсон. Зарим хүмүүс бол одоо өмнө нь суулгахгүй байсан бэ гэсэн юм байсан. Тэнгүүт одоо ингээд мэдээж 39 дэх хичнээн супер тоглогч гэсэн чи ядралтчаал өөр те. Тэгээ сая хэлсэн ингээд recovery их хугацаа баг байна. Португал илүү цөөхөн өдөр тоглолцоод орж ирж байгаа. Хамгийн цөөхөн минут одоо амрах хугацаатай нь Португал орж ирж байгаа юм шүүгийн юуны багуудаас. Тэнгүүт 8 багуудаас. Тэгэхээр яг одоо чинь Роналдо тэр асуудал гарах болов нэг тоглолт ярьж байгаа болохоор асууж. Энэ бол угаасаа гарна. Яагаад вэ гэхээр ингэж байгаа юм. Яг гэхдээ Роналдогийн өөрийнх нь хүсэл байна л да. Одоо өнөөр яг тайлбар дээр ярих гал бэлдсэн байгаа зарим юмнууд байгаа. Үзэгч маань тайлбар мэдээж үзсний дараа энэ тийм дараа нь харж байгаа болохоор ер нь бол хүмүүс гайхчлаа. Одоо яг Роналдог нэг өөрийнх нэг бууж өгдөггүй, зогсдөггүй, ингэдэг нөгөө дайчин одоо өсөглөн чанар те энэ л байгаад байна. Түүнээс ч одоо өдий 39-т тоглогчийг те 4 хоног дотор 2 удаа бүтэн тоглоулдаг гэдэг юм дэлхийн хааж байхгүй гэж. Одоо нэг подкастын одоо нэг аналист хэлсэн байл. Тэгээд 39 настай хүнийг ийм өршөлдөөнтэй тэмцээнд 120 минут тоглоулдаг клуб дэлхийд хааж байхгүй гэж хэлсэн байл. Гэтэ энд юу яваад байна гэхээр за Турк тэр гүрж тэр амарч болох байсан. Гэтэ мань үний нэг том бас юм яваад байгаа байхгүй. Энэ юу гэхээр хангалттай амарч болж нөгөө 3 амарсан. Рубен Диаш, Бернардо Силва, Рональдо Фернандеш 3 амарсан. Яг илүү гүйдэг 3 амарч байгаа юм бас нөгөө талаар. Тэгтээ Роналдо ингэж байгаа байхгүй. Одоо мань хүнд 6 дахь евродо гол хийгдэг. Маш том хүсэл байна. Европын арга шалралт тэмцээнд гол хийсэн хамгийн ахмад тоглогч болъё гэдэг хүсэл байна. Бүх цагийн нөгөө дээд амжилтуудаа ахиулъя гэдэг хүсэлт байна. Еврод ассист өгсөн одоо Поборскийг давъя гэдэг. Тэгээ мань үний тэр юм ингээд ялагдчихгүй эцсийн хүртэл явдаг чанар нь дасгалжуулагчд нь очиж нөлөөлөөд ингээд нэг энэ зэрэгтэл явуулаад байна. Түүнээс Роналдогоос өөрч амбицгүй тийм том юмдад өөрөө өөртөө тэмцэлтэйг юм бол аль хэдийн амраад юу яхаа бодно шүү дээ. Тийм тийм. Яг гүрж дээр тэр бол гардаг бол энэ бол айгүй буруу байсан. Бүр болдгоо мага 60 дээрээс харин орж ирэх үү тий. Яг бол тоглолт илүү ойлгомжтой. Илүү импакттай болж байгаа тий. Илүү хөдөлгөөнтэй тоглож болно тий. Тэгж мэгж тоглох уу тий. Эхнээс нь гардаг тэр бол ерөөдөө над бол юугаас л буруу. Тэгээд Роналдог суулгана гэдэг нь маш хэцүү. За одоо Фернандо Сантош гоё ярьслаг өгсөн байна. Өнгөрсөн оны сүүлээр одоо Катарын дэлхийн авраг шалралт тэмцээн болоод өнгөрснөөс хойш 1 жилийн дараа гэсэн үг шүү дээ. За Катарын дэлхийн авраг шалралт тэмцээнд Фернандо Сантош Португалийн шгшоог өдөрж байгаад шүгэ 16-нд мань хүнийг суулгасан. Гонсало Рамш гарсан. Гонсало Рамш гараа хэтрик хийсэн. Швейцарыг 6-1 гаргасан. Тэгэхэд ер нь тэр Катарын тэмцээн дуусаад Сантош Роналдо нэг ч харилцаагүй гэж байгаа. Тэгээ Сантош ярьцлага өгөхдөө битээр бол уг нь маш онцгой харилцаатай байсан. Би түүнийг 19 настай спортинг байхад мэддэг. Битээр анханасаа биенээ хүндэлдэг. Тэгээд тийм мэрэгжлийн хуваарч харилцаатай хувь хүний харилцаач маш сайн битээр хүн баг аав хүн шиг байсан гэж.
Тэгээд 2022 онд дэлхийн аврах шалралт тэмцээнд яг тэр үед за үнэхээр ийм юм байна. Ингээ жоохон сууж муух юм гарах юм байна гэхэд тэр хүлээж авах гэж. Тэгэл тэр тэмцээнд дуслаа бараг засалжуулагч таач харилцаагүй. Тэгэл ерөөсөө ингэцэн гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр одоо Роберто Мартинест бол мэдгүй. Одоо тийм өмнөх нэг том одоо нэг ийм юм байна шүү дээ. Одоо нэг кейс юм одоо юу гэх. Тэр бол Мартинес бол харин ч тэр нэг тим тоглолт байсан тул 60 тоглууллаа. Түүнээс тэр Португал одоо ихэнх хангаагүй байсан бол тэгэл баг мань 90 тоглоё л гэж яах юм шүү дээ. За одоо Францтай их тоглолтын дээр Португал дээр Роналдо гараанд гарах уу? Ойлгомжтой шүү дээ. Гарна шүү дээ. Угаасаа яг өндөр бас нэг талаар хацтай байна анж тэгж. Яг үзүүрийн яг сайн тоглож Португал үнэхээр алга. Гонсало Рамош Парис Сен-Жермэнд муу байсан. Гэтэ Гонсало Рамош энэ хэмжээнд жоох ашиглах ёстой байхгүй. Яг бол энэ чинь яг асуулт шатны тоглолтын дээр Германд фул круг гэж таардан. Яг юм нөөсний тоглож угаасаа хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ дээр бол жоохон асуудал бос жоохон алдаад нь үг гэж харж байна. Гонсало Рамош ер нь улирал дундуур муу байсан гэд яриадсан чи сая сүүлд яг зориуд нэг харсан чинь улирлын сүүлийн 12 тоглолтонд 8 гол оруулсан юм байлээ. Яг төгсгөлөө бол тун даваагүй хийсэн юм бэ нэлээ. Яг төгсгөл Парис Сен-Жермэнд угаасаа төрүүлэх нь мөрөнд. Тийм жоохон тодорхой болоод байгуулсан л тийм болцсон байхгүй. Тэгээд энэ Франсишко Консесао гэдэг баг шүү дээ. Консесаог ерөөдөө их гаргаж байгаа шүү. Яг нөхөр бол баруун зүгүр тоглодог. Гэхдээ хоёр тоглолттой хөлбөрч янз янз хөлбөр нөхөрт бол айгүй итгэжүүлээ. Энэ Диого Жота бол зүүнд гаргаад байгаа шүү дээ. Диого Жота зүүнээс гадна төв тоглоно. Диого Жота айгүй клаш тоглож байгаа. Айгүй клаш тоглож гэдэг нь Вулверхэмптон дээр шаргацсан, Ливерпул дээр шаргацсан, Португал дээр шаргацсан. Сүүлийн тоглолтын дээр 11-ийг Жота авчирч байгаа юм. Яа харахгүй 11. Тэрийг Роналдо яг алдсан л. Гэхдээ энэ айгүй чухал одоо юу вэ? Тэгэхээр гол сэлгэн Жота л болж таарч байгаа байхгүй. Яг бас нөгөө талаар харах юм бол Рафаэлио, Жота, Бернардо Силва гэж орол бас эвгүй шүү. Яг нарийн дээр бол бас эвгүй. Бас авьяастай гой бүрэлдэхүүн маа шүү Португал тий. За аль талд нь ер нь байна. За Франц талаас ярих зүйл юу байна? За Франц талаас ярих юм бол зөв. Франц бол яг зүгээр шүүмжлэлт өрчөж байгаа тий. Франц энэ еврод 4 гол хийсэн байгаа тий. Тэгэхдээ нэг нь тургуулын цогт 3 автгол лөө. 2 автгол 2 дургуул. 2 автгол 2. Тийм шүү. Яг Франц дээр юм юу вэ? Одоо хүмүүс шүүмжилж байгаа. Тоглолт болохгүй байна нэтэ. Гэхдээ Франц нөгөө талаас харахад юу юм бэ? Франц энэ еврод ганцхан гол алдсан. Тэр нь тургуулын цогтоос алдсан юм бэл. Левандовски. Нээлттэй тоглолтоос өөртөө ч голдог, өөртөө ч алдаагүй гэсэн юм. Франц ягаад нээлттэй тоглолтоос гол хийхгүй байна гэдэг анализ гарсан бэл. За энд яаж юм гэхээр Франц нэгдүгээр цаах энэ евродор Мбаппе, Турам хоёрыг ингээд үзүүрийн тоглогчоор ашиглаж байгаа. Мбаппе бол нэг тоглолтод ороогүй шүү дээ. Тэр тоглолтод түнхт энэ хоёр хоёул яг төвийн тоглогч биш. Танаа нөгөө захруу. За энэ үед ингээд Франц орж ирээд хөндлөн дамжуултыг хийж байгаа юм байна. Франц, Испани хоёр хамгийн хийж байгаа юм бэл. Өхөөр манай хоёр ингээд нөгөө барь эзэлж амжаагүй те. Захалцсан байдаг ингээд. За тэгээд түүнээс гадна Дишамын нэг хатуу юм байна. Одоо орчин үеийн хөлбөмбөг бол довтгоонд орох үед хагасууд нь урагшаа ороод одоо Белнамын төр довтлогч болоод аль болох олуулаа. Болж тэр довтгооноо дуусгахыг хичээдэг бол Франц Рабиоч тэр Кантес тэр тургуулын талбад орохгүй. Тургуулын талбад гаднаас ингээд тэнгүүт ингээд таргет буюу дамжуултыг хүлээж авах нь ганц довтлогч нь болчиход байдаг. Тэр ганц довтлогч нь тэр байранда тэр үедээ байж чаддаг. Одоо Гундон шиг хүн эрэхтэй байж тээ. Бокс краш одоо орд ирдэг те. Тэгэхээр яг тэр үедээ байж чаддаг. Тэгэхээр яг тэр момент эцсийн финиш хийх мөчөд хүний тоо цөөхөн байна. Хитрхийн нөгөө хамгаалтандаа ингээд анхаарсан тэр зангаа тавихгүй байна. Энэ нөлөөлж гинэ гэдэг тийм анализ гарсан байна. Өнөө угаасаа 16 оноос Дидет Шамын бүхэл тоглолтыг хэдүүлээ үзлээ тайлбарлаа. Франц угаасаа бүхэл үзэлт бөмбөг эзэмш баг байдсан шүү дээ. Угаасаа хамгаалт тоглолт. Тэгжээж яг бол Франц хамгийн том даваа талаа байхгүй. Урд товтлого аяга хүчтэй байхгүй. Одоо Мбаппе шиг ийм товтлоготой Жиру шиг тийм өндөр гүйцэтгэлтэй товтлогч нар байгаа нөхцөлд олон өнөр товтлогоос шаардлага байгаа байхгүй. Тэгээд Дембеле гарцаа. Дембеле өнөр нь бол гарахгүй ш магадгүй. Дембеле гарахаар Дембеле чи яг ийм том тоглолт нар аягүй том тийм хайнг тоглолдог алдаа гаргадаг байхгүй. Тэгэхээр Дембелег нээр өөр хүн гарах байх. Барколач гарч болох л юм те. Гэхдээ баруун дээр Барколад гарах нь баруун. Турам, Мбаппе, Гризман л юм биш үү? Тийм бол голдоо хүн нэмэх байх. Голдоо Чуамени Канте юу 3 те. Камавинга байхгүй. Рабио тоглоод. Рабио одоо өнөөдөр тоглож байгаа. За өнөөдөр өнжиж байгаа. Энэ 3 угаасаа. Тэгэхээр энэ 3 чинь Канте, Чуамени, Камавингаар 16 бол орохгүй байхгүй. Тэгэхээр Гризман бас ингэж тоглолт даваа тал байгаа нь угаасаа сайн тоглооны бүрэлдэхүүн байна. Тийм учраас яг Жиру байхгүй учраас би гол нь жоохон багасаад байгаа Жиру тоглолт. Жиру ч нэг таргет мэн байхгүй. Тэгвэл Мбаппе ч юм уу, Гризм ч юм уу, аль нь жигүүр тоглолт ч юм уу. Дембеле жигүүр тоглолт гол оруулж удаа Жиру байхгүй болохоор Тюрам ч яг үзүүрэн тоглож байгаа байхгүй. Тэгвэл яг Франц бол угаасаа хамгаалдаг ойлгомжтой. Энэгээрээ ч Тюрам явдгаар явна. Үр дүнгээ авч байгаа юм ч одоо яг тийм үстэй. Сүүлийн 4 донд үзний 3-д нь финалж байгаа баг гэж одоо муу нэг хэцүү байхгүй. Тэгэхээр Мбаппе шиг юм тоглож байгаа нөхцөлд бол угаасаа хамгаалдаг.
Тэгээ өмнөд тоглолтыг бид нар бас ингээд үзсэн шүү дээ тийм тайлбарласан. Эмбапед бол нэг хүн бол ерөөсөө хүн биш байгаад байгаа байхгүй. Ерөөсөө сонирм биш. Ерөөсөө сонирм биш. Давхар дандаа давхар хамгаалт. Нэг хүнд одоо ингээд бөмбөг алдсан байгаа айгу бага байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө Францын шиг айгу том давуу тал болчиход байна. Франц тэр бацаасаа айгу гоё өнцөг хэллээ. Юу гэхээр Жиру. За Жиру бол за бүх цагийн мэрэг юм. За тэр яхаа зүгээр том тэмцээнд бас одтой. Тэгтээ Жиру өөрөө нэг гол хийдэггүй ч гэсэн бусдыг хийлэгдэх байхгүй. Хоёр дахь бөмбөг баттай авах багт. Ассист өгнө. Эсвэл өөр дөр хамгаалагчийг авчираад орон зайг чөлөөлж өгдөг. Яг бас тоглолч тоо. Тэгэхээр ийм дутагдж байгаа. Тэгээ төгсгөл сайтай болохоор өөрийгөө суул орхиж болохгүй. Суул орчмол хийчин. Өөр дөр хүн авчираад бусдаа боломжтой. Яг айгүй хэцүү те. Гоё сайн давтлагч. Өнөөдөр орсон дэр Гризман зүүнд гараад баруунд гараад Эмбапе Тюрам гэсэн тэр гараагаал гарах байх те. Эмбапе нэг ярьслаа өгсөн байсан Пол Погбагийн тухай. Яг Погба ингээд шигшээд байхад хамт тоглоход амар байдаг гэсэн. Ерөөсөө би ингээд гүүлээгээ сигнал өгдөг тэгэл болоо. Илүү юм ерөөсөө хэрэггүй. Тэгээд би ингээд гүүхэд хөлн дээр бөмбөг ирдгээ гэж. Яг тиймэрхүү юм сая. Тэгээ Погбагийн давуу тал 16 айгуу сан цогтөг байхгүй. Аюултай, ерөөсөө л аюултай. Одоо энэ дээр чинь цогтөг өнгөх бол Чомани л шүү дээ. Камавинга, Канта хоёр бол яг 16-ын гадаас тийм сайн цогтөг тоглож байгаа биш үгүй. Гол хийдэг бол гол хийдэг. Тэгэхээр Погба бэс учраас Погба ч 16-ын гадаас айгуу сайн гол оруулдаг гэсэн тий. Тэр айгуу том давуу талтай байсан. Тэгээ нэг бага орон зайнаас шахалтаас гарах бага орон зайд эргэлдэх. Тэгээ ёстой нэг класс нэг тийм Зидан, Кросс, Александр Арнольд хин байдیں۔ Бекхэм тийм тоглолчтой олдог нэг дамжуулт гэж байдаг ч Жерард Марс нэг тийм сонин үлгэрийн газраас дамжуулдаг Месси энтрийн тэрэн шиг дамжуулдаг Погба гаргадаг тий ингээд тэр нь бас дутагдаад байна уу да Погба байхын давуу тал нь үлэр Погба Канта хоёр төв дахт асуудал үүдэх байхгүй. Дээрээс нь урд нь Гризман тоглож ирсэн шүү дээ. Яг ингэж тоглоод л. Одоо Гризман ч жоохон урд нь удаашарч байна тий. Одоо илүү хойшлж чадсан. Өмнө нь ерөөхдөө 4-2-3 гэж тоглоход ийм байсан байхгүй. Тэгээ хоёр жигүүртэй Эмбапе хахад баруун талд нь энэ ч үгүй тий. Тэгэхэд одоо болохоор энэ Дешам илүү хашир тоглохоосоор сонголтгүй. Яг мэдээж бас Погба нэг бантай. Гол нь бангуу байсан бол мань хүн явах л байх л та тэгээд. Одоо Францын шигийн төвийн асууж дандаа хамгаалтын чиглэл нь байгаа байхгүй. Ялч Погба ч хамгаалтаас гадна тоглолт найруулсан, хаалгаруу цохин, бие хүчний тоглолтын агаар ерөөсө бүх юмыг тэр нь дутагдаад байгаа байхгүй. Тий, яалтчгүй. Тэгээд Погбаг зөв суул орхиж л байхгүй тий. Тэгээд өөр дөр анхаарал татсан. Тий. Гэхдээ дөрөвний Эмбапе гэдэг чинь Эмбапе хурдаар гараад ирэнтэй адилхан Погба яг тэгж хурдаар гүйхгүй ч гэсэн нэг хүн амархан. Биеэр болохгүй. Тэгээд хоёр хүн байж ижил мань хүнийг зовоохгүй болол ерөөсө тэгээд тэр нь гоё тий. За тэгээд эцсийн үр дүнд Франц Португал яриа ялна гэж бодож байна. За ер нь тэгэл одоо яг го Герман Испани бол маш бага хуваар Германы гэж бодож байгаа гэж хэлсэн. За Франц Португал дээр бол түрүүний тоглолтоос арай жоохон өндөр хуваар Францд байна л гэж. Яс Франц л шарж За байгаа. энэ хоёр тоглолтын үр дүн бол аль хэдийн дууссан багт манай хэд яаж байгаа. Тэгээд сайн шалгаарай гэдэг чинь. Бэлгүй багч ойрт юмсан байлээ шүү. Нидерланд юу Туркийн тоглолт моголтыг өстой Турк юутай тоглолоос үлд. Австри Турк Австрийн тоглолтыг Нидерландын тоглолтыг бол өстой яг л гой ойртос Нидерланд руу Бельгийг Румынийг уучлаарай. Гой ойртосон байлээ шүү. За Нидерланд гэснээс Турк Нидерланд. За энэ тоглолтын дээр нэг юм гарсан одоо юу хамгаалагч 2 голын хамгаалагч юм бэлээ. Ферит Демирал. Тийм Ферит Демирал 2 тоглолтоор бандуулсан байлээ. Тэгээд ийм одоо нэг ингэж байгаа нэг юм символ гаргасан. Grey Wolf гэж чоны. Тийм. За тэр бол яг хуу хоёр учиртай юм бэлээ. За UEFA-гаас бол тэрийг одоо хит барууны үзэлт одоо юу асуудалтай үзэлт бодолтой тийм одоо хүмүүсийн төлөөлдөг юм тэмдгийг гэж үзээд ер нь бол одоо бандсан хоёр тоглолтоор. Гэхдээ туркууд өөрсдөө юу гэж яах хэрэг яг тийм хөдөлгөөн бол байдаг юм байна. Хит барууны үзэлтэй нэг юм хөдөлгөөн бол байдаг. Ер нь нэлээд асуудалтай. Неофашист. Тийм ер нь неофашист. За дээрэс нь Их Британь, Франц, өөр хаана нэг нөө улсууд бол тэрийг бүр террорист байгууллага гэж үздэг юм байна. Тэр одоо одоо байгууллага гэж хаашаа юм да организашн те. Парти гэж яриад л шүү. Одоо Эрдоганы нам чинь тэрнтэй. Эрдоганы нам нөгөө хамтарч ажилтдаг яг нам нь бол биш шүү. Тийм гэхдээ тийм яг alliance те. Тийм яг зөв. Тэгээд намч байгаа тэгээд нам бусныг тийм ингээд нөгөө хүрээлэл иргэн тойрол хөдөлгөөн гэх юм. Бүлэг байхгүй. Бүлгэм. Тэгээд баг тэргүүл бүлэглэл юм биш үү? Тэгээд одоо баг гэхдээ нам байдаг нь зөв шүү. Нам байдаг юм. Тийм. За ийм юм байна. Тэгээд нэгдүгээр тэр тэгээд тэрнтэй нь ерөнхийдөө илүү холбож торгож байгаа юм байна. Гэхдээ өөртөө бас давхар зүгээр юу гэж юу гэхээр энэ бол ингээд Турк үндэсний хувьд те түүхэнд ингээд байсаар ирсэн одоо identity тэмдэглэл те одоо ингээд юм одоо соёлын юм тэрийг одоо ингээд доромжилж ингэж байна гэсэн юм бол гарсан байна лээ. Зүгээр яг хуу тэрийг бид нар мэдэхгүй ямар ч байсан одоо нэг хоёр одоо би наад дээр чинь тайлбар нэг. За ерөнхийдөө Мэрэг Демирал гэдэг тоглож өөрөө урд нь юм цэргийн ёслогоо хийж хагаад
Тэрнээс болоод сэтгүүл шин шөмжилжсэн байхгүй ингэж болохгүй те. Яг бол яг нэг дайн байлдаа яг өрнжөөс уухгүй сир дээр орч чулуу Украин руу орц хүйж байл бараг. Тэгээд ингэж яхад ингэж болохгүй те. Нөхөр болохоор Турк Сирлүү цохол төхөд өөрөө юу пост Twitter дээр пост оруулаад дэмжсэн постноос оруулаад. Тэгээ ерөөдөө Ювентус клубээс гэрээгээ цуцсноос баахан шаардлагаар Аталантаа руу явсан шүү дээ. Эндээ бас болоогүй явж байгаа байхгүй. Тэгээ нөхөр бол өөрөө угаасаа ийм төрлийн юмнуудыг дэмждэг тийм хоёр ч кейс тийм хүн байна тийм. Гэрээ Вольф гээд ингэж за яг янз янзаар тайлбарж болно. Тэгтээ Гитлерийн хас тэмдэг шүү дээ. Тэр чинь ч гэсэн Азад зүгээр л энгийн тэмдэг байхгүй. Тийм хас тэмдэг шүү дээ ингээд. Дэлхий дээр болохгүй. Одоо зүгээр сайн хариул баг манай нэг морины тамгач юм шиг. Тийм ер нь хасаагүй жоо Монголд. Гэхдээ дэлхийд юу гэж юм олон нийтийн том тэмцээн уралдаан тэрийг гаргаж ирээд ингэч өөрөө буруу байхгүй. Тийм олон улсын стандартууд энийг бол хинч мэднэ. Тийм ингээд зүйл тийм. Тэрийг бол Мэрэг Демирал мэдхийн дээр мэдж байгаа. Гэхдээ тэр бол Мэрэг Демиралын буруу байхгүй. Одоо Серб болон Хорватны хөл бөмбөгчнөр одоо Шимонич шүү дээ тэр чинь. Яши Шимонич нөгөө нэг эрхийн төлөв тэмцээн дээр нэг Хорват Югославийн дайны үеийн нэг тийм нэг наци бүлэглэлийн ёслогоог үлдээд тэгээд дэлхийн аврах шалралт тэмцээний эхний хэдэн тоглолтоо орох хэрэг асуулжсэн. Тэр чинь бас энэ чинь түүхтэй болохгүй байхгүй. Яг л ийм юмнуудыг дэмжиж угаасаа болохгүй. Угаасаа дэлхийн нийтээр инх тайван гэж одоо ингээд терроризм эсрэг одоо энэ чинь терроризмоос гэмт хэргийн бүлгүүдтэй холбоотой гэж байна. Тэр хүний эрхийг айгүйх зөрчдөг олон үйлдэлтэй холбоотой шүү. Тэгэхээр ийм байгууллага хоёр талтай тайлбарлаж байгаа хэдийг тань ямар ч хамаахгүй. Энэ бол би бол энийг бол бандхан зөв гэж байгаа. Мэрэг Демиралд хоёр тоглолтоор бандуулж байгаа. Нидерландтай тоглолт хагас Турк гарах юм бол тэр тоглолтож байгаа. Өөрөөр хэлбэл одоо финал тоглох боломжтой. Жуд Беллингем бас бандуулсан. Гэхдээ Жуд Беллингем болохоор нэг тоглолтод Европ яваад хамаагүй. Тийм нэг жилийн дотор хугацаанд багтаад нэг тоглолтоор бандна. Одоо 20,000 евроор тоглож байгаа. Яг нь sexual үдэл гэж байгаа шүү дээ. Энийг бол урд нь Real Madrid тогтоо CJ-сэн байл яг нь. Ер нь тамирчид зөндөө гардаг те яг. Хүмүүс болохоор нэг double стандарт энэ бол double стандарт биш ээ. Шал өөр хоёр юм яваад байгаа гэдэг бас тайлбарлсан зүйтэй баха те. Хоёр өөр тустай аяа л та те. За Нидерланд Туркийн тоглолт их гоё одоо хүмүүсийн өмнө ерөөсө тооцоолоогүй бодоагүй байсан баг шүгийн 8-д гараад ирнэ гэж бодоагүй бах те. Нидерланд бол муу байсан. За Туркийг бол ингэж бас сайн тоглоно гэж бодоагүй байх. Тэгээд энэ хоёр энэ хүртэл явхад юу нөлөөлөв. За дээрээс нь хоёр дахь асуулт нь энэ хоёрын хоорондын тоглолт юу болох вэ? Ямар хуу агуулгатай болох вэ? Хин давмгай тоглох вэ те. За Туркийг бол яг ийм явна гэж бас бодож ирсэн шүү. Турк бол яг л энэ чинь Австрал нэгээр гарч Туркууд аюу тун боломж байгаа байхгүй. Австрал Турк алинд нь болно. Тэгээ Турк бол ерөөхдөө боломжоо ашигласан. Дасгалжуулагч бол аюу гоё тийм зоримог шийдвэрийг гаргаж байгаа юм бол Туркийн зөвлөгч. Хойбрыг маш гоё солж байгаа. 5 хамгаалагчтай үзэж гэн дөрөвтөө үзэж болохгүй 5 угаасаа Турк дөрөвтөө болохоор болохгүй байгаа байхгүй. Турк угаас хамгаалт муу. Тий. Тэнгүүд Кан Айхана хойшоогоо 5 хамгаалтын баруун дээр тавьчих болж байгаа. Кан Айхан ч өөрөө яг үндсэн байрлал нь баруун хамгаалч болон төвийн хамгаалтанд тоглодог юм байна. Тэнгүүл нөхрийн цэвэрлэгчдэр тавиад тэгээ Туркийн хамгаалт болохгүй учраас 5 хамгаалчдад бас Австрид айгүй үр дүн. Чалханаглуу байхгүйсэн шүү дээ. Чалханаглуу байхгүйсэн. Одоо чалханаглуу орж ирж байгаа гэсэн хин тоглохгүй. Озон Кокчун тоглохгүй. Төвийн хэсэг дээр. Кокчун ч юм болохоор чалханаглуу бодоход илүү нэг тийм хард ворк юм байхгүй. Талбай өнцөг бол гүйжэдэг. Тэгээд Бардакчи баг Бардакч орж байгаа. Самет орж байгаа. Тийм. Ерөөс Озон Кокчул тоглохгүй. Турк бол 5 хамгаалч бол. Демирал бас мэдээж байна. Демирал тоглохгүй. Хамгийн гол нь Демирал. Демирал сүүлийн хоёр тоглолтод дугна гарч байгаа байхгүй. Нөгөө хоёрыг байхгүй нэг Тэгээ хоёр бол хийсэн шүү дээ. Тэгээд Демирал ч гол нь 5 хамгаалч одоо яг баруун төвд нэг зогсоод байгаа. Бардакчи ч угаас солгоо зүүндэд 3 зүүнээр тоглоод одоо хин Кан Айхан Самет төрийн нэгэн тэгэхээр дөрөв орж байгаа. Бараг Самет одоо Самат Айкедин гэсэн бандуулд нөхөр ш. Тэр чин дөрөв орж байгаа. Тэгэхээр Турк бол яг өөрсдийнхөө боломжийг жоох алдчихлаа. Яг нэг төлөвлөлт бол. Турк угаасаа нэг том тэмцээнд ороход дандаа нэг шуугантай л байдаг шүү дээ. Одоо нэг 2008 оны Евро ч илүү нэг хаалгас нөгөө болдог. Балкан Демирал уу? Демирал ч бас нэг хүн мөргөөт ч илүү яалаа бас нэг тийм. За Турк ингэсэн. Туркийг бол Винченцо Монтелла өнгөрсөн намраас өдөрдөө. За намраа сайн тогсон. Хорватыг нутагт 1 тэгэр хожиж Еврог ирэх авах маш том алхам хийгээд тэгээ Латвиг 4 тэгэр хожиж ирэх аваад 11 дугаар сард нөхсөг тоглолтод Германы 3-2-оор хожоод тэгсэн чинь Турк энэ хавар ерөөсө том асуудал мэдсэн. Яг Австртай тоглосон. Нөхсөг тоглолт. Турк Унгарт 1 тэгэр хожигдод Австри 6-1-ээр хожигдсон. Бүгд Туркийн хамгаалт бол ерөөсө байхгүй байна гэдэг. Тэгээ Туркийн хэвлэлүүд тэнийг халан барина гэж ярьсан. За тэгээд Монтеллад үндсэндээ нэг хамгаалтын алдаага засах 3 сарын 73 гэсэн. Тэгээд тэрийг засна уугүй юу? За Евро гэхэд бол зассан харагдаагүй тэр Португал интертэй тоглолт. Португал дээр ялангуяа Португал дээр дээрээс нь соёнч Озон Капог ирдэгцсэн. Тэгсэн чинь мань хүн бол өстой Монтелла үнэхээр бас л юм боддог л хүн юм байна те. Яг заягийн элдгэр сая ингээд 5 хамгаалагчтай тоглоод тэр 6-1-ээр хожигдчихсэн багасаа ингээд хариу авчиж байгаа хөөхгүй те. Тэгэхээр бас болж байна. Тэгтээ Турк ингээд дандаа асуудалтай байдаг. Яг нэг орой тэр нь байхгүй энэ байхгүй нэг ер нь Туркийн хамгийн том асуудал шүү дээ. Сахилга батай асуудал гарсан заяа. Нэг бол гинт чинь гонор.
Маш одоо бидний мэддэг тэр том тоглолтууд тэр 2002 онд л гайгүйсэн байхгүй. Бусад бүх тэмцээн дээр Турк дандаа гэмтэл болон сахилгаатай асуудлаас болоод дандаа нэг тоглолтоор гол тоглож. 8 онд шүү дээ баг ингэсэн шүү зүгээр. Би одоо яг нэг бүрсэн. Гарааны 5 тоглосон байхгүй. Яг. За би хэлчихье. 8 он евро эхлэхэд дундуур нь ингэсээр гал нэг сүүлийн Германтай нэлээд тийм одоо нэг мяарцсан одоо юу гэдэг те нэг нэлээд нэг хяарцсан бүрэлдэхүүнтэй Герман дээр орж ирж ирсэн шүү. Тэр чинь гараа нь ингэж байгаа шүү дээ. Вулкан Демирэл. За тэгээд яг гараан дээр нь Сервичтийн Гохон зан гэж хамгаалтанд гарч байгаа байхгүй. Зүүн дээр Хакан Балта, баруун дээр Хамид Алтинто бож гараад солиод Сабри Саригло гарч иж байгаа шүү дээ. Тэгээд ерөөхдөө ингээд урдаа энэ Аврелио гарч байгаа. Тэгээд Хамид Алтинтопыг буцаага дөрөв оруулж ирээд Тунжай Нихат гэж урдаа гарч ирээд Казим юун дээр орж ирээд баруун дээр Арда зүүн дээр байхгүй. Ерөөхдөө Коллинс Ричардс. Тий. Ерөөхдөө гараа нэг иймэрхүүсэн байхгүй. Тэгсэн чинь юун дээр Герман дээр орж ирсэн чинь 14 хүнт орчихсон. 23. 14-т. 14-өөс 3 хаалгач. 3 хаалгач. Яасан гэсэн чинь хууц нэгэмтэлтэй, сахилгаатын гэмтэлтэй. Тургуултай. Юутай? Гэмтэлтэй гэдэг бага асуудалд орж байгаа. Тэгээд тэр Мехмед Топал гэдэг сэлгэний цэвэрлэгч нь төв хамгаалж игээд угуур бораал гэдэг бүр сэлгэний зүүн хагас нь гараад тэр нь гол хийж байгаа шүү дээ. Тэр нь Германд угуур бороол гарч ирээд тэгээд нэг тийм яг тэр 14-нд дотчосоо арай гэж нэг 11-ийг гаргаад тэгээд сэлгэнээс нэг Коктенис Карденис гэнэз нөө байхагаад нэг Робин тоглодог ба. Тий. Тэгээд нэг хоёрхан тоглож сэлгэнд ерөөсөө. Тэгээд нэг хаалгач дагуурлаа чөлөө дөрүүлээ сууж байгаа. Симик Шинтүркчийн үндсэн товтлогч болж байгаа шүү дээ. Симик Шинтүркчийн сэлгээ өч үндсэн товтлож байгаа гараад ирж байгаа юм чинь. За ямар шиг нэлээд хяарж орж ирсэн тийм. Маа заяа бол их гоё санаж байна. За Нидерландтай. За Нидерланд бол гэхдээ юу шүү. Нэг авааштай юм байгаа. Юу гэхээр Нидерланд бол хэсэгтээ үнэхээр 100-аад тоглолт гараагүй. За Роналд Куман юу гэж хэлсэн бэ гэхээр Австрид хожигдсны дараа бид нар бол богино хугацаанд зарим зүйлийг өөрчлөхгүй бол бид бүтггүй нэгдэг шууд хэлсэн. Мэргэжлийн засгалжуулагч нар бас ингэж хэлэх нь ховор шүү дээ, тий. Яг нь асуудал байна тэгээ ерөнхий шууд хэлсэн маань юм чинь. Тэгээд Нидерланд бол одоо Английн амд ч очих гээд байгаа юм шиг нэг байж байгаад гайгүй евро орчлоо шүү дээ. Румын дээр. Тэнгүүд Нидерланд яг энэ тоглолтод бацтай. Одоо нэг хартцсан юм шиг шал өөр баг орж ирж. Одоо хэсгийн тэр бүх одоо уутгар гойныг тий. Тэр бүх юм ингээд мартан нуулаад цоошин тэмцээнд одоо хасгадаж шатагдчих цоошин тэмцээн байхгүй. Нидерланд цоошинаар орж ирсэн. Одоо энэ хэрчээр явах магадлал маш өндөр. Нидерланд ягаад Австрид дээр муу тоглосон юмсэр төвийн 3 хасар алдсан байхгүй. Шави Симонсыг суулгаад Шаутен Верман Рендерс 3-ыг гаргасан байхгүй. Тэнгүүд одоо энэ хэд ч юм болохоор яг ингээд Рендерс бол яг тоглохоор дэмждэг болооч яг илүү нөө бокс то бокс гүдэг байхгүй. Тэнгүүд тоглохон дээр ерөөсөө амар юг болцсон байхгүй. Оноо тийм бүтээлч юм байхгүй болох нь. Тэгээд 30 хэд дээр сэлгээсэн. Солио цолцож байгаа ш тэрийг мэдж байгаа. Шави Симонс орж ирээд 3 юу төвийн хасаад болсон. Тэр бол айгүй том алтай байсан. Тэнгүүд л Австри хэсэг шүү дээ чинь тий. Одоо тэнгүүд яасан бэ гэхээр Нидерланд яг хэнийгээ гаргаад Депая үзүр дээр тавиад Гакпо, Шави Симонс за баруун дээр одоо Эмбид тий Бергвайн ч юм хин чин тий. Тэгээ төв дээр Рендерс энэ баруун дээр Гертруда тоглосон төсөөлт. Сүүлтийн хамгаалагчлаа тэр чинь. Тий хамгаалагч. Хагас. Юу тэн дээр бүр дүмп нэг Баер Ливеркузен хэнийг бүр Дональд Малман Фримпонгийг бүр баруунд гаргасан шүү дээ. Нэг удаа Фримпон бас үлдсэн. Тэр нь буруу. Тэнгүүд одоо тэрхүү Шаутен Рендерс тундаа гараад урд нь Шави Симонс, урдаа Гакпо болон Депай тэгээд баруун дээр нь одоо Бергвайн Малман ч юм уу тий. Тэгээд хамгаалт бол угаасаа сонголт бол зөндөө байгаа байхгүй нөхдөд сонголт бол зөндөө. Яг Мац нь бол гарахгүй дөрөв хамгаалж учраас. Тэгээд ингээд тоглохоор ерөөхдөө болж байгаа Нидерланд. Дээрээс нь Коди Гакпо ерөөхдөө шгшээ өгийнхэн талаа айгуу сайн тоглолт. Үнэхээр гоё байгаа. Үнэхээр сайн тоглолт. Тэгээд Коди Гакпог яг хийдэг гол нэр үүснэхээр зүүнээс орж ирээд дөрөв дардаг. Дөрөв дарахтаа Гакпо айгуу сайн дардаг. Бүр энэ мэдцээрэж хүмүүс болт. Яг тэр 3 голынхоо 2 нь яг тийм гол واخхой. Тэгэхээр Гакпо багийн лидер юм байна. Memphis Depay үзүүрийн дотчоос гадна 2 жигүүр айгуу хооромч өстөр айгуу сайн тоглож байгаа болж байгаа واخхой. Тэгэхээр Нидерланд бол ямар нэгэн байдлаар Туркийн хардал би гарч байгаа. Нидерланд угаасаа нэг цулч байна, берч байна тий бас нэг тэгээ хаалгач нь айгуусаа. Одоо тэр Флекен гэж юу Герман гаралт хаалгаж байгаа шүү дээ тий. Флекен орж ирээд хамгаалт Флекен суугаад байгаа нөгөө хин гарч. Вербүрг нь орж байгаа. Вербүрг. Тий. Вербүрг нь орж ирээд тэгээд Вандак хамгаалтан дээр угаасаа айгуу сайн байгаа. Наад Наккем хамгаалт айгуу найдвартай байгаа учраас би Нидерландыг бас Туркийн дээр гарч олоолж шаардлаа та. Тэгээ бөмбөг бөөрг гэнэ гэдэг шиг. Бас хэцүү. За тэгэнгүүт аудио явж байгаа шүү дээ. За юу нөгөө тоглолт за мэдээж Нидерландыг арай илүү гэж мэдээж үзэж байгаа юм шөгөн дөрөвт гарч ирнэ гэсэн үг шүү дээ тийм ээ маргааш тоглоно. За тэтэм спорт тасар дээр айл тоглолтын гарганаа. За энэ хоёрын хоцсон нь за энэ нөхцөлд бол Нидерланд Англи Швейцарын хоцсонтойгоор тоглоно. За Англи Словак дээр бол өстой хожигдонгаа алдаад Жуд Беллингем гол хийж за тэгээ Harry Kane хийгээд ингээд хожоо гарч ирсэн. За Англи Швейцартай Словак Словентэй тоглосон шиг тоглох уу? Үгүй. Яаж тоглох вэ? Учир олцсон уу? Англи учраа олцсон.
За энэ дэр та хоёр ярьж байгаараа би Англид бол камера шалгаа тий. Англид бол асар том потенциал угаасаа байгаа шүү дээ. Асар том хүч байгаа. Энэ Еврод орохын өмнөх удаа угаасаа магадлал Франц уу Англи уу яжгаад Англи сүлдээ давцсан тий. За ер нь зүгээр олон тэмцээн харлаа да. Том тэмцээн чарлаа, хүүхдийн тэмцээн ингээд дотоодын олон. Ер нь потенциалтай баг яг тоглолтоо гаргана гэдэг хэцүү. Одоо нэг юу гэдэг нь жоохон тэрнээс болж хасагдах тийм байдаг. Нэг дэлбрээд тесрээд нэг юм гаргачихад бол ер нь зогсооход бол хэцүү дээ. Би бол Англиг бол одоо ер нь цаашаа нэлээд хүчтэй яг үндсэн тоглолтоо гаргаад ер нь шигшээ тоглолтоо гарч ирэх байх гэж бодож байна. За ер нь бол би бас санал хийжтэй яг жоохон тийм итгэлгүй байх тохиолдол байна. Гэхдээ энэ бол Англиг бол би одоо гайгүй одоо очроо очих гэж бодоод байна. Яг нэг юм задарчлаа шүү дээ, тийм. Дээрээс нь Англиг хүмүүс багууд яаж хамгаалдгаа олж байгаатай адилхан англичууд тэр дээр багууд эсрэг яаж тоглооч гэсэндээ өргөдөө гаргаж байна. Өргөдөө Английн шогийн хувьд бол гараан дээр нэг ганц хоёр өөрчлөлт хийчмээр байна. Одоо өөрчлөлт хийн. Англи бол одоо ингэж одоо том Английн хэвлэлүүд одоо гаргаж маргааш бол 5 тоглох юм. Сая ингээд хин айгүй уучраа олчж байгаа байхгүй. Одоо Гүйхий тургуултай байгаа. Тий. Гүйхий тургуултай байгаа ч болж байна. Одоо ингээд солилцоог Сакаг нөгөө 4-ийн зүүнд гаргаад 4-ийн баруунд. Одоо тэнгүүт яг зүгээр эхний минутаас тоглоход Сакаг 4-ийн зүүн юм баруунд гарахад хэцүү. Тэнгүүт Сака зориулж 5-ын зүүн баруун болж байна тий. Тэнгүүт энд хэн орж ирж байна? Палмер орж ирж байна. Арнольд орж ирж байна. Одоо бүр 5-ын баруун. Сакаг 5-ын зүүнд. Гол 3-ын баруун дээр Walker. Тий, Walker, Stones тэгээ Konsa. Тэнгүүт хагас хамгаалт ингээд одоо Англи ерөөсөө 3-5-2 лугаал орох юм байна гэдгийг Английн бүх хэвлэлүүд гаргаад гарааны бүрэлдэхүүн гаргаад. Тэгвэл Palmer, Kane, Foden гэж гарч байгаа гуртаа. Тэгээ Palmer, Kane, Foden. Тэгээ Bellingham, Rice. Bellingham, Rice гэж гарах нь нэг бол ингэх бах. Майнуг бас гарч байна. Майну байлаа. Майну, Rice хоёр байгаад Bellingham урд нь байгаад тэгээ урд нь хэн байлаа? Kane, Foden. Тийм байж болж байна. Тийм байж болж байна тий. 3-4-1 хоёр байхгүй. Яг тийм. Тэгээд ерөөсөө яг саяны юм чи юм болчих واخхой. Англи маш хүнд юм давцсан. Одоо нэг хийж чаддгүй байсан солилцоогоо аргагүй ихэнд хийцсэн. Гаргадгүй хүмүүсээ гаргацсан. Одоо хинд нь ямар боломж байна үүсцсэн. Энэ амар чухал. Одоо Southgate энэ Еврожонгоол шүүмж төрж штэ. Тэрийг яг давх тоглолт нь л энэ. Гэхдээ тэр Словактэй идэг тоглолтын эцсийн мөч бол ерөөсөө эргэлтийн цэг байсан л гэж би бодож байгаа. Тэгээ одоо Southgate өөрөөс нь шалтгаал. Яг үндэ бид нар ингээд Английн хөвлөг бид нар уусаа яриад байгаа шүү дээ. Английн хөвлөж ярьж байгаа бид нар ч ярьж байгаа те. Гараагаа ингэж өөрчлөөсө хүмүүстэй боломж олгож өрсөлдөөн гаргаач гэгээд. Тэгээд бид тэгсэн чинь яг үндэ одоо тэр Эзегийн солилцоо бас муу солилцоо байхгүй. Яг бол энд нэг урд нь Эзээр хоёлаа урд нь сэлэр харахад Эзе муу тоглоод энд нэг урд нь аягүй санд тоглоод бас Эзэг гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр дасгалжуулагч бол юу гэж яг өөрөө л одоо ингэ шийдвэрээ яг ингэ зүг гаргаж чадсан бол зөндөө хүмүүс хэлж байгаа. Английн хөвлөж битүү үлж байна. За бид нар ч гэсэн Монголд яг л мөрөгж байгаа шүү дээ Английн хөвлөд. Угаас дэлхийн дээр л өнөختөө ойролцоомд гарч байгаа. Гара Саудгад яг зөрөөд байгаа. Тэгэхээр одоо энэ дөр зөрмөрөг байна яг үнэндээ. Яг нэг үлэх төлтэй. За Швейцар яаж зогсоох хэвээр вэ Англиг? Яавал зогсоох юм? Швейцар яавал хожгүй. Швейцар яг 5 хамгаалагч төвлөрөөр тоглоно. 5 хамгаалагч төвлөр. Дээрээс нь Швейцарын хамгийн доод тоглолт тэр төвийн 3 хамгаалагч болон тэр төвийн 2-оос 3 хагас хамгаалагч нь хоорондоо олон жил тоглосон. Үнэхээр амар ойлгогдож байна. Тэр юутэй тоглолтод Италитэйсэн тоглолтын дээр Германтайсэн тоглолтын дээр ч адилхан тэр 5 хамгаалагч нэг нь хувийн хамгаалт яваад нөгөөд нь 4 болж тоглож байгаа тэр байрлалаар бүр үндэ амар л. Тэгээ Швейцараас Шотланд бол зогсоосон шүү дээ. Гранит Чака дээр марк хийхэд Швейцарын тоглолт тоглох байхгүй болчих жоох. Швейцар юу яасан тэр тоглолтод Шотланд хожих боломжтой байсан. Яасан бэ гэхээр нэг гарцуу одоо юу яасан? Одоо хагас шиг энэ өнөөдөр хоёр тоглолт англи шүүгчнэр шүүгчээд хоёуланг нь. Тий. Тэнгүүт Испани шүүгчдэг явуулсан бил. Манзаног явуулсан. Манзано бол бас нэг өөр Испани. Тий. Гэхдээ тэр нь варын шүүгч. Манзаног бол яг явуулсан. Бас нэг варын шүүгч нь яасан бэгээр Шотланд Швейцарын хэсгийн 2 дахь тоглолт шүү дээ. Тэн дээр Шотландын багт нэг пенальти өгж болох үйлдэлийг тэр варын шүүгч нөгөө шүүгчтэй мэдээлэггүй гэдгээр явуулсан юм бэл. Магадгүй зүгээр тэнд одоо Шотланд пенальти аваад хоцсон бол бас Шотланд Швейцарын оромж бас байхыг үүсэх арга байхгүй. Тэгээд нэг тийм бас зүгээр сая ингээд юуны дундуур нь мэдээлэх. Тий, Шотланд бол яг Скот Мактомине шакыг авсан байхгүй. Тэгээд ерөөдөө яг за тэр пенальтаас гадна өөр голын боломжууд Шотланд тэр цаг дуусч байгаа. Өөртөө аягүй гоё боломжууд алдсан. Тэгэхээр ерөөдөө Швейцарыг бол аргалж болох юм олсон. Итали бол үнэндээ мөөсөн шүү дээ хүнд бол. Итали өөр үнэндээ мөөс тоглолт. Италийн Еврогийн турш муу байсан. Яг тэгэхээр гараага буруу гаргасан сая Швейцар. Италийн хүмүүс нөгөө нэг ихний тоглолтын Албантай тоглолт сайн байна л гэж хэлсэн. Яг Испанид тоглолт алуулсан шүү дээ. Алуулсан. За Хорват дээр тэгэл нэг үзэлтгсэн. Ер нь Итали муу байсан. Тийм муу. Тэгээ Итали сая дээр Швейцартайсэн тоглолт дээр хасууд аягүй буруу гарсан. Тэр Фажиолыг гаргадаг ч юм уу, Жоржиньогоо суулгадаг тий. Фратисиг суулгадаг. Тий, аягүй хэд хэдэн алдаанууд гарсан. Фажиоли тэгээ нөгөөд хин гараад ирдэ шүү дээ. Кристанте. Тий, Кристанте гарсан тий. Тэгээ Фажиоли чинь нэг гол дээр алдаа гаргачихж байгаа шүү дээ тий. Тэгээ тиймэрхүү яг энэ тоглолтын дээр л угаасаа англи дээр. Швейцар бол яг амраа өрсөлдөж шүү. Гэхдээ тэгэл англи хожиг. Англи тэгээд бас боломж байгаа байхгүй. Хүн тоглолтын дараа бас нэг шууд топ Францтай таарсан бол бас эвгүй шүү дээ. Франц ч юм уу тий.
Тэгэд бол Англид бол учраа болох боломжийг өгж ийн л гэж бодож байна. Одоо хожигдвол одоо юу болох вэ те? Одоо нэр Швейцартай хожигдвол юу болох вэ те? За ерөнхийдөө шүгийн 8-ын гоё яриа бол өрнөлөө тэгээд товчхон Копа Америкад ирүү болж байгааг яриад тэгээд энэ дугаараа өндөрлөе гэж бодож байна. Дараагийн миний жоо гэдэг бас илүү гоё ярих юмнууд бас гарах байхаа мэдээж. За Копа Америкагийн шүгийн 8 ихний тоглолт болоод Эквадор, Аргентин гээд нэлийн одоо ширүүн тоглолт болсон. Аргентин нэг төрөлч хийсэн байж байгаа. Эквадор тэнцвүүлээ. За сүүлд нэмэлт цаг дээр нэмэлт гिचнээс нэр Копа Америка юуг одоо экстра нэмэлт цаг байхгүй. Нэг экстра таймгүйгээр шууд пенальт цогж байгаа шүү дээ тий. Аргентин ч бүр яаж байгаа. Үндсэн цагийн бүр баг сүүлчийн минутанд алдсан юм шүү. Нэмэлт цаг дээр. Үгүй. Тэгж алдааг байхгүй. Яг ерөн сүүл алдсан гэхдээ бүр нэмэгтэр биш. Тэгээ нэмэгтэр юу яагаад? Голын боломжууд Эквадор гаргасан байхгүй. Тийм бүр нилээ хэдэн гой боломжууд гаргасан. За хитээр алдлаа. Нэрээ эрдээр нэмхнийг өөрчлөө. Тэгтээ нэг тийм юу яасан юм ба дахиад боломж алдсан ямар ч байсан. Тэгээ бүр хов хоосон хаалгарууд алийг мөргөж зөргөөд Эквадорууд өөрсдөө. Тэгээ шууд пенальт болоод тэгээд эхлээ Месси зөксөн чинь Месси алдаа. Паненка зөксөн. Паненка зөхөд хөндлөвчөнд байгаа. Хөндлөвч давуулаад тэгсэн чинь Мартинес дараагийн 2 цогцлыг хаагаад тэгээ Аргентинч 4 дараалж игээд тэгээ Аргентин шүгийн 8 их авсан. Эквадорын нөгөө тасалжууд Феликс Санчесийг Эквадорын хөлбөмбөг холбоо шууд халсан. Гэтэ бас сонирхолтой одоо Катарыг өдөрт Феликс Санчес яг мөн. Тэгээ тэр бас жоохон сонирхолтой. Уул нь хожихоор л гоё тогсон байхгүй Эквадор тэгээд сонирхолтой. За тэгээ одоо ингэндээ одоо нөгөө за Роналдо Месси хоёулаа гоолгүй явж байна тий. Хоёр талд тий. Тий. Хоёулаа пенальт алдсан. За Мартинес гэдэг хаалгач болов шүү дээ. Үнэхээр Аргентин усыг жаргаж яг үнэ. Яа сайн алгачтайг давуудлахгүй тий. Бүр сайнаар барах уу тий. Энэ World Class хаалгач. Пенальтын дээр бол нэг баттай л хоёр хаацаад байна шүү дээ. Аргентины шгшээ багт тоглохдоо 24 удаа торгуулийн цогцолтой нүр тулсан юм байна. Тэрний 12 нь ороогүй гэж. 10-ыг хаасан. За хоёр нь бол далиж тийм далиж хоммон гэдэг тийм. Өглөө тэр хүн бас мундаг сэтгэл зүйн нөлөөлж байна. Тэр Мартинес гэдэг хаалгач бол олон жилийн дараа Аргентины фанатууд дуурсан. Пенальт болоод хожигдсон тий. Мартинес минь байсан бол гэдэг яриа үеийн үед одоо Англи, Испани өрөж хожигдсон шалтгаан бас хаалгач шүү дээ. Яг Касиас байсан гэсэн Буффонд дарчдаг ч юм уу тий. Тэгэхээр тийм. За Аргентин тэгээ хоцсон энэ юугаар Копа Америкаар шууган тарж байгаа Венесуэл, Канада хоёр тоглоно. Венесуэл үнэхээр шуугаа тарж байгаа. Венесуэл угаас үе үдэгдэн шүү дээ. Тэр хоёр одоо тоглоно. 10 жилдээ нэг том сенсац тарьдаг байсан. Тэр нь яг болж байна да. За Уругвай, Бразил тоглоно. За Уругвай бол энэ яг одоогийн формороо бол Аргентины дараа орох юутай фаворит байгаа. За Бразил Венисиус тоглохгүй. Венисиус хэсгийн шатны сүүлд болсон байлээ шүү. Колумб дээр шал хэрэггүй шал алдаа гаргаж игээд алдах тий. Шал хэрэггүй юм хийсэн тэгээд тоглохгүй. За Колумб бол бас энэ юугийн Копа Америкагийн нөгөө шууган тарж байгаа залуучууд Панамтай тоглоно. Панам бол одоо шууган тарж одоо Панам юу хоёр, Венесуэл хоёр ер нь бол Мексик Америкийг мулталсан гэж хэлж бол Панам Америкийг байсан. Уругвай Бразил Уругвай нийлэн гэж. Уругвай үнэхээр супер байлаа. Ялтчихв. За тэгээ Копа Америкаг бол тавчин бас дурдаа яваад байгаа сонирхолтой мэдээж байгаа. За энэ үрээд өндөрлөе. Бидний ивент төгч Захид цэгийн маань 24 цагийн онлайн дэлгүүр 800 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй хүргэлттэй Улаанбаатар хот аяараа олон газар салбартаа агуулгатай учраас шууд агуулгасан та бүхэндээ бүтээгдэхүүн очдог байгаа. Дээрээс нь сүүлд одоо бүтээгдэхүүндээ өөрсдийнхөө галтгоод пицца хийж хүргэлдэг. Хүргэлт одоо нэмэгдсэн байгаа шүү. Та бүхэн еврогоос ахаа үзэнгээ шар харны сет аваараа, еврогийн сет аваараа тэгээд шар юутаага пиццатаага сайхан тоглолтуудыг үзээрэй. Захид цэгийн маань татаж хэрэглээрээ тэгээ бас гоё сэтгэлдүүдээ үлдээгээрээ аппийнхаар фидбек дээр. За тэгээд мэдээж миний шого төслөг бол ивент тэтгэгчээр ажиллаж байгаа M-банкын хамт олон байгаа. M-банкны апп дээр бүртгүүлээд за бүртгүүлсэн хэрвээ M-банк аль хэдийн хэрэглэдэг болвол Евро 2024 зэс рүү аппын Евро 2024 зэс рүү ороод таамаг дэвшүүлж үлдсэн тоглолтуудын еврогийн үлдсэн тоглолтуудын таамгийг дэвшүүлээд за тэгээд хамгийн одоо олон оноо цуглуулсан хүмүүс маань 5 хүн маань шагнал авнаа. iPhone 15 Pro, PlayStation 5 дансанд одоо хадгаламж нээх BTF компани одоо 1 сая төгрөгийн эрх худалдаа авах эрх. Тэгээ нэг нь байлаа суран тий цахилгаан дагуу. За ийм гоё одоо урамшууллууд байгаа, шагналуудтай байгаа шүү. Та бүхэн идэвхтэй хоролцоорой. За тэгээ мэдээж тэтэм спорт асар дээр бид нэр бичлэгээ хийсээр байгаа, тоглолт үзүүлсээр байгаа, үйл ажиллагаа хийсээр байгаа. Үлдсэн бүх тоглолтуудыг үзүүлэн та бүхэн ширээ захиалгыг өгсөөл 8655 50 дугаараар захиалга өгөөрэй. Эртхэн захиалга өгөөрэй. Үнэхээр тэтэм өнөөдөр пэйж дээр бичсэн байсан. Зуушлаар манай тэтэм асар болон тэтэм баар бүгд дүүрцэн. Уушлаарэ гэ тий. Тэгээ сая ингээд заяа битэр гэхэд заяар хэдэн 10 хүн залгаж байгаа. Оо тэтэм дээр нэг суудлага гаргаад өгөөч ингэж тэгэж тэг. Хажууд аваа сууж байгаа. Амар юм ярьж. Боломжгүй шүү дээ одоо тий. Тэгэхээр манайхаа одоо ерөөсөө за ингээ хагас шүгэн 8 одоо бичээл юм. Хоёр судлаа. За шүгэн 8 магадгүй зөв хоёр дахь тоглолт биш багт хагас шиг шээ финал аваад байгаа. Эртхэн яриад хэдэн дөрвөн шилжүүлээ баталгаажуулаад
Тэр мөнгө Аваарэ. юу н тооцоон Тооцоон сасчих. Тийм шүү дээ. Тооцоон насгч чинь. Тэгээд финал дээр захиалга аваад эхэлсэн байлээ. Тэгээд би өнөөдөр л 2 захиалга бүртгүүлсэн финал дээр. Тэгээ хаа байсан финал бол. Өмнө нь ингэдэг байхгүй нөө бүртгүүлчээд нэг юу хаадаг. Баталгаажуулдаг ирдгүү тийм. Ирдгүү байхгүй хайчдаг. Тэгээд тэр чинь бас үйлчлэгээ үзэж байгаа байгаль айгүй төвөгтэй шүү дээ. Өндөрлөлтэй шүү дээ. Тийм. Тэгхгүйгээр 50,000 төгрөг авч байгаа. 50,000 төгрөг зүгээр тооцооноос нь л тасгдаг чинь. Тэгэхээр угаасаа л ирнэ гэсэн үг байхгүй. Тэгээд за юм байна. За тэгээ миний шоугатай хамт байгаа бүгдээрэнд баярлалаа. Subscribe дараарай, like дараарай, сэтгэлээ хуваалцаарай. Титэм спорт тасар дээр ирээрээ. Ивент тэтгэгчид Захи минь л энэ багтны хамт олондоо баярлалаа. Дараагийн дугаар уулзтлаа. Баяртай. Еврого тааланс 2 гоцгоогоорой. Баяртай. За явлаа шүү бро. Nice. Уухан дуустсан шүү дээ. За би уухан төвчээд ир. Бро, мантаны уухан авчаарай. Манайхаа уухан дуустсан шүү дээ. Захиагаас загсан шүү дээ. Ирээсээ эргүүр хэсээрээ. Захи